Сайн бацгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Энэхүү бичлэгээрээ өнөөдөр цөмөрөө 8-ын тооны талаарх мэдээллийг хүлээж авна. 8-ын тоо ямар энерги биднэрт өгдөг юм бэ гэдгийг. За яагаад өнөөдөр 8-ын тоог сонгосон гэхээр өнөөдөр 8-ын тооны энерги үйлчилж байгаа өдөр ахгүй юу? Тэгэхээр чин бямб гаригийг 8-ын тоо иргэшээдэг гэсэн үг. Яагаад гэхээр өнөөдрийг санчир гариг маань иргэшээдэг. Санчир гаригийн маань тоо болохоор 8-ын тоо. Цөмөрөө мэдэн штэ тийм ээ. Одоо 8-ын тоо чинь хязгааргүй тоог илэрхийлдэг, дээд тоод ертөнцийг илэрхийлдэг, кармаг илэрхийлдэг гэд тийм ээ. За тэгэхээр цөмөрөө 8-ын тоог ярихаасаа гадна яг яагаад ингэж ярьдаг юм бэ гэдгийг бас ингээд ойлгох нь зүй юм болоо. Энд чинь зүгээр нэг газаас гарч ирээл хагас өдөр 8-ын тоо гэдээ юусоо хэлчихээг байгаа. Тэгэхээр цөмөрөө одоо ингээд суурийг бас ингээд мэдэж авцгаая. За нэгдүгээрт тийм ээ одоо тоонцрохойны их үндсийг одоо халдианаас гаралтай гэж хэлдэг байхгүй халдианчуудаас тэд нар ингээд одонцрохойж судлааж ялангуяа шийдтэнгүүд гэж үздэг. Тэгээд үүн дээрээс нэмээд астрологийн анхны тоон суур, оккультийн үндсэн мэдлэг одоо өгчээсэн хүмүүс гэж тооцогддог ийм төрлийн овог аймаг байгаа. Тэр хүмүүс маань ингээд хэдэн овог аймагт ингээд хуваагдсан байдаг. За тэгээд хамгийн чухал нь болохоор цөмөрөө тийм ээ. Одоо энэ халзианы зохиосон системийн хамгийн гол зүйл нь юу байдаг вэ гэхээр гариг тэнцүү тоо тэнцүү гаригийн архетип гэж байгаа. Тиймээс 7 хоногийн өдрийн энерги бол зүгээр л нэг бидний ингээд тааж гаргаж ирсэн ерөөсө тоо биш, харин тухайн өдрийг захирч байгаа гаригийн давтамжтай уялдуулж холбосон байдаг байгаа. За тэгэхээр одоо би шууд та нартаа тоонуудыг хүргэе. Одоо өдрүүдтэйгээ зүг. Тэгээд та нар маань бас тэмдэглээд бичээд аваарай тийм ээ. Бид нарт ингээд ирээдүйд хэрэгтэй мэдээлэл. Яагаад вэ гэхээр ялангуяа 6 сонирхож байгаа, 6 сурж байгаа хүмүүст энэ мэдээлэл давхар нэмэр хэрэг болноо. Мэдээж хэрэг тоон 6 сонирхож байгаа бол бас бичээд аваарай. Яагаад вэ гэхээр энэ дээр чинь давхар гаригуудын мэдээ бас ингэж явж орж ирнэ. За нэгдүгээр одоо нар маань ба нарыг болохоор нэгийн тоогоор тэмдэглэнэ. Тэгээ та нар ингээд давхар тоогоо ингээд хардаг штэ. Би нэгийн тоог байн хараад байна гэх юм бол за нар гэдэг гаригийн энерги явагдаад нар гэдэг энергитэй холбоотой утга санаатай тэр өгнүүдийг өөрт чинь гариг ертөнц дэлхий хорвоо тий хилээд байна гэж ойлгож бас болно штэ. За тэгээд хоёрт гэх юм бол 2-ын тоо болохоор сар, 3-ын тоо болохоор Бархасбайд, 4-ийн тоо болохоор Раху, 5-ын тоо Меркурий, 6-гийн тоо Венус, 7-гийн тоо Кету, 8-ийн тоо Сатурн, 9-ийн тоо Марс. За 9-ийн тоо ангар гариг гэсэн үг байхгүй юу? Ангар гаригийн тоо. 8-ийн тоо ч санчир гаригийн тоо. 6-гийн тоо болохоор хайрын бурхан буюу сугар гаригийн маань тоо. 5-ын тоо маань бууд гаригийн тоо, 3-ын тоо Бархасбайд гаригийн тоо, 2-ын тоо сарны тоо, 1-ийн тоо нарны тоо гэж ойлгоно. За би 4, 7, 2-ыг төр зурштай үлдээ. Яагаад гэхээр 4 тоо маань их чухал байгаа. Тэрийг дараа өөр бичлэгээрээ дэлгэрэнгүй оруулъя. За эдгээр тоонууд бол эзэн архетип гэдэг ойлголттой хэн нь ямар энергитэй юм бэ, ямар давтамжтай юм бэ гэдгийг илэрхийлдэг юм а гэсэн үг. За тэгээд одоо цөмөрө харъя л да. Нэгийн тоо гэж бодъё тийм үү? Sunday те. Нарны өдөр гэсэн үг шүү дээ. Юуг илэрхийлэх вэ гэхээр эхлэл, эдэвх, бүтээх эрчмийг илэрхийлж байдаг. 2-ын тоо маань болохоор бидний сэтгэл хөдлөл, гэр бүл, дотоод мэдрэмж тийм ээ. Яагаад гэхээр энэ чинь сартайгаа холбоотой байдаг байхгүй юу? За 2 дахь өдөртэй холбоотой болохоор 9-ийн тоо маань байгаа ангар гариг маань иргэшээж байгаа тийм ээ. Тэгэхээр маш шийдэмгий, зоригтой, эрсдэлтэй алхам хийчих гээд байдаг ийм энерги тээж байгаа. За 3 дахь өдөр маань болохоор бидний тийм ээ одоо бод гариг маань иргэшээж байгаа учраас харилцаа, сурах, бичих, одоо бизнесээ эхлүүлэх гэсэн энэ энергиудыг тээдэг. За 4 дахь өдөр маань болохоор Бархасбайд гариг маань иргэшээж байгаа учраас 3-ын тоотой тэгээд Аз, үргэлжилт, мэдлэгээ тэлэх, гадаад, дотоод явах гэдэг энергиудыг агуулж яадаг эрчимтэй. За 5 дахь өдөр тийм ээ одоо суур гариг маань иргэшээж байгаа энэ өдөр 6-гийн тоотой байна. Хайрын энерги, гоо сайхны энерги, мөнгөний энергитэй байдаг байгаа. За тэгээд одоо яг өнөөдрийн энерги буюу
Хагас сайн өдрийн эзэн энерги болох 8 тоо бидрийг сахилгатай байгаарай, хариуцлагатай байгаарай. Амьдралын том шалгалтыг давж гарч чадж гэнэ үү? Карма цэвэрлэгээ хийж чадж гэнэ үү? Үнэн байна уу гэдгийг одоо биднээс ингэж асууж биднэрт энэ энергийг өгч яадаг гэсэн үг шүү дээ. Тэгээ бид нар цөмөрөө тийм ээ өнөөдөр хариуцлагатай бай, сахилга баттай бай, бүтэцтэй бай, шийдвэртэй бай. Кармагаа сайн биелүүлээ. Карма гэснээс би угаасаа карма одоо тооцоол бас хийж өгдөг. Тэг хийлгэсэн хүмүүс маань ямар карматайгаа мэдж байгаа. Кармагаа тий карма буюу энэ амьдралынхаа зорилгоо мэдмээр байгаа хүмүүс маань бас карма юм тооцооллын цаагаа бас хийлгэж болно. За тэгээд бид нэр одоо 8 тоо маань гэж цаашлаад бидний амьдралын том сорилтуудыг өгж идэг. Бидний амьдрал том өсөлтийг, том шагналыг бас өгж идэг байгаа. Тиймээс өнөөдөр цөмөрөө амьдралаа зэгцлэх, төлгөө гаргах, хийдгээ дуусгах, өөртөө амлалт өгөх боломжтой ийм энергитэйсэн ийм сайхан өдөр, хагасай өдөр. За ингээд цөмөрөө хагасай өдрийнхөө өнөөдөртэй холбоотой мэдээллийг хүлээн авлаа. Тэгээд тоон энерги бас айгуу тийм сонирхолтой гоё байдаг учраас та нартаас астрологтой минь ингэж холбоотой байдаг учраас уялдаа холбоотой мэдээллүүдийг бас ингээд өгөөд явж явах болно. За тэгээд таалагдсан бол лайк дараад, шеэр хийгээд дэмнээрэй. Тэгээд бусдаа бас хайрыг түгээрэй. Бүгдээр нь баярлалаа. Баяртай. Дараагийн бичлэгээр утгагүй уулзцаая.